технологи электроникийн сургуулийн мэдээлэл ба компьютерийн ухааны техник эрхлэгч Алтан Гэрэл багшийг урьж байна. Баярлалаа. Ano? Сонсогч юм дээ. Хашаа татах. За та бүхэндээ энэ өдрийн амгалан айлтгын ялдамд энэ хурлыг санаачлан зохион байгуулж байгаа Монголын Бурхан Шашинтны төв Гандан Тэгслэн хийд тэргүүн их хамд номон хаан болон ажлын албаныхан хүндэт зочид мөн энд оролцож байгаа судлаач сонирхогч та бүхэндээ өдрийн мэндийг хүргье. За тэгээд энэ хуралд өргөдөж илтгэж байгаадаа маш баяртай байна. За тэгээд өөрийгөө товч танилцуулахад би бол Монгол Улсын их сургуулийн мэдээллийн технологи электроникийн сургуулийн за компьютер мэдээллийн ухааны техникийн эрхлэгч байгаа. За ингээд за энэ тоглох нь за энд нэг роботор яриулж байгаа. Спикер хийж гарахгүй байгаа учраас яг энэ болохоор манай судалгааны баг дээр хийж байгаа ярианаас бичвэрээс яриа үүсгэх технологи байгаа. Энийгээр би танаас мэдчилгээ дэвшүүлсэн сая техникийн асуудлаас болоод сайн сонсогдохгүй байх шиг байна. За ингээд ярих агуулгадаа орё. За өнөөдөр бол миний ярих сэдв хиймэл оюун ухаан гэж юу вэ? За түүнийг хэрэглээ болон чиг хандлага гэдэг дээр өөрийнхөө байр сууриас за ер нь сая 2 өдөр би бас энэ хуралд нэлээд оролцлоо. Хүмүүс аудиенс буюу хүмүүст юу хэлчих ёстой юм бол гэж нэлээд бодлоо. Тэгээд өөрийнхөө дүгнснээр танарт энэ илтгэлээ танилцуулъя. За тэгэхээр хиймэл оюун гэдгийг яг сурах хүчтэй бол ерөнхийдөө том яасан байгаа нь за энэ арцнаар бодож үйлддэг машин бүтээх ухаан буюу ер нь хүн шиг л шийдвэр гаргаж боддог ийм машиныг судалдаг ухааныг л хиймэл оюуны салбар гэж нэрлэдэг байгаа. Artificial intelligence гэж хэлээд байгаа. Тэгээд intelligence гэдгийг бас өөр янз бүрийн философийн төвшөнд ч гэсэн бас тодорхойлсон тодорхойлолтууд байдгийг бид нар сая зарим илтгэлүүдээр ярьсан. За тэгээд хиймэл оюуны салбар үндсэн салбарууд бол ийм томоохон салбарууд байдаг. Их хэл боловсруулалт, компьютер хараа, тэгээд cognitive computing буюу за сэтгхүүд тооцоолол, за машин сургалт, за тэгээд машин сургалтанд гүнзгийрээд гүн сургалт энэ төр гэдэг ингээд явж байгаа. Тэгэхээр энэ гүн сургалтын дэвшилтэт технологиудыг бид нар одоо амьдралдаа хэрэглээ ChatGPT энэ төр гэдэг дээр хэрэглээд явж байгаа. Нэлээд хэрэглээнд орчихсон байгаа. За тэгэхээр энэ хүрээнд би нэг ерөнхий танилцуулга өгчөөд их хэл боловсруулалт гэдгээ жоохон дэлгэрэнгүй яриад яагаад тэгэхээр миний докторийн судалгааны сэдэв бол
их хэл боловсруулалт чиглэлээр байсан. Энэ нь болохоор цаашаа бүр гүнзгийрүүлээд хэлийг авч үзнэ гэхээр буцаад бид нар тарих руугаа орчдөг, мэдлэг рүүгээ орчдөг. Тэгэхээр ийм гүн уялдаатай учраас энэ дээр ямар асуудлууд байдгийг гэдгийг нэг товч танилцуулаад энийг бид нар яаж хэрэгжиж болох вэ гэдэг дээр зарим санаанууд ярих юм аа. Тэгээд энэ салбарын зорилгууд нь бол ер нь ингээд reasoning буюу учир шалтгаыг яагаад түг гэдгийг тайлбарлах эсвэл асуудал шийдэх энэ бодлогоудаас эхэлдэг. Тэгээд хамгийн анхных нь бол тэгэл хайртаас эхлээл энэ зөв буруу бүх боломжоор нь хайгаал ингээд явцгаас гадна арай жоохон хэл болцлаад хевристикс ярьч болоод ингээд явж байгаад бид нар мэдлэгээ яаж илэрхийлэх вэ гэдэг асуудлууд хүртэл байна. Мэдлэг гэж юу юм? Онтологи зөвхөн хэлний семантик утга зүйн төвшөнд бид нэр яриад байна уу? Мэдлэг рүү ороод хэлнээс хамааралгүйгээр байдаг илэрхийлэл ертөнцийн мэдлэгийг тийм онтологиг нь яаж гаргах уу гэсэн асуудлууд хүртэл явдаг. Энэ нь болохоор цаашлаад мэдлэгийн инженерчил гэдэг салбар нэрлэгдээд явдаг. Дараа нь planning, за төлөвлөх, бас цаг харж явахгүй бол за ингээд төлөвлөлт, за шийдвэр гаргалт гэдэг дээр бол энгийн лог тэхүү гэдэг шийдвэр гаргалтын модноос эхлээд сүүлийн тоглоомын онлайн төр хүртэл ингээд хэрэгжээд явж байгаа. За тэгээд сурах гэдэг нь өөр энэ машин хиймэл оюуны нэг гол пункт байдаг. Тэр нь бол нэлээд олон жил сайжраад ингээд сургалтын арга барилууд нь явцсан. За тэгээд их хэл боловсруулалт гэдэг нь сая ярьсан. За perception гэдэг нь болохоор зөвхөн хэлээр биш, бас бид нар гаднаас мэдээлэл хүлээж авахдаа чихээрээ тий ямар нэг мэдрэхүү гэдэг юм шүү дээ. Одоо юугаар 5 мэдрэхүү гэдэг. Тэгээд дуу, аудио, за зураг гэх мэт ийм мэдрэгчүүдээс мэдээлэл хүлээж авч боловсруулдаг, байрлалаа мэдэрдэг, газар зүй байрлалын мэдрэмжтэй байх гэсэн ийм бас асуудлууд ордог. За ингээд цаашлаад явахаар бүр social intelligence буюу нийгмийн асуудал руу норно. Хүн тэгээд feeling, за мэдрэхүү буюу эмоцтой буюу mood буюу уур уцаар энтер гэдгийг бас таньдаг, боловсруулдаг ийм асуудлуудыг хүртэл авч үзээд явцсан байгаа. За ингээд эдгээр бол ингээд дангаараа явахаараа явж бол нийлүүлээд ингээд яг general intelligence буюу ерөнхий intelligence яг хүн шиг оюун ухаан байж болох уу гэдэг ийм зорилго бас аваад явж байгаа. Энээс цаашлаад энэ нэг бодлогыг нь бол narrow intelligence буюу нарийн ухаан гэдэг байгаа. Тэгээд нийлүүлээд яг хүн шиг цогцоор нь боддог ухаантай болохоор одоо ерөнхий ухаан гэдэг байгаа. Энэний дараагийн ухаан нь бол нөгөө super intelligence буюу ASI singularity руу очих уу гэдэг асуудал бас энд яригддаг юм аа. За ингээд энэ дээр жоохон хөгжлийн үе шатыг нь барагцаалаад бичсэн юм аа. За нөгөө хайлтууд гэдэг нь бид нар тэр олон хотууд хооронд яаж дамжих уу гэдгээс эхлээл шатрын бүх нүүдлийг ямар боломжоор нь тооцож болох уу гээл тий. Дараа нь тэр бодлогоудаа за ер нь зүгээр томьёолохгүйгээр хайрцаг болгож яваад тарих шиг боддог болгоё гээд тарихыг загварчилж байгаад нөгөө neural network буюу мэдрээс сүлжээгээр төлөөлүүлж яваад ингээ хөгжөөд идэж байгаа. Тэгэнгүүт дараа нь болохоор энэ анх хүнтэй ойлголцох гэж явсан хэлийг ойлгох гэсэн зорилго дээр нэлээд суурилж явж байгаа. Тэр нь энэ том хэлний модель гэж болоод large language model гээл ер нь хүнтэй харилцахтаа хэлээрээ харилцсан, текстээр харилцсан гэдэг эднэр нь хөгжөөд за зөвхөн текст биш зураг, дуу, дүрс, vision нэмж оруулж ирээд одоо ингээд хамгийн анх зүгээр зураг өгөхөд тайлбарыг гаргадаг модель байсан бол юу ах вэ? Одоо зүгээр өгвөл
кино зохиолоо өгөхөд л кино видео бичдэг ийм модельуд гараад ирсэн байгаа шүү дээ. За иймэрхүү маягаар хөгжиж иржээ. За тэгээд энэ дараагийнх нь agentic AI гэдэг нь болохоор одоо нэг юмыг дангаараа том бүхлээр нь хийгээд авах гэхээр нүсэр болчихж байгаа. Нийгэм ч гэсэн бас за энэ нь болохоор бид нар бас энэ асуудлыг яаж шийдэх вэ гэхээр эрдэмтэд угаасаа л асуудал шийдэхээр буцаад байгаль руугаа ордог, байгалаас шийдлээ хайдаг тийм. Ингээд бас бодлогоудаа хувааж жижиглэж боддог гэсэн ийм юунуудаас болоод одоо large language model гэхээсээ илүү small language model буюу хэлнийхээ загваруудыг жоохон жижиглээд тус-тусдаа хийдэг дид системүүд байгаад энэ нь агентууд болоод бие даасан үүрэгтэй хэсгүүд болоод хамтарч ажилладаг ийм хөгжил рүү бас ороод ирж байна. Тэгэнгүүт за ингээд систем техник талаас хөгжөөд байна. Тэгтэл энэ системүүд яаж үнэлэх вэ гэдэг асуудал бас гараад ирж байгаа тийм. Зөв буруу юу? Сая илтгэгч маань бас хэллээ. Энэ бид нар буруу юм дээр сурахчвал яах вэ тийм. Бид нар энэ зөв юмыг яаж сурах вэ гэдэг дээр бол голлон хэрэгэлдэг энэ machine learning language understanding гэл multimodal language understanding, multilingual language understanding гэл хэл ойлгож гэнэ гэдгийг шалгадаг энэ тест багцуудаа хөгжүүлээд ирсэн. Тэгээд эхлээд бол угаасаа ганц хэл дээр явж исэн бол олон хэл дээр болоод олон хэлээс гадна зөвхөн хэл дээр суурилахаараа юу болох вэ гэхээр соёл моёлыг нь бас оруулж ирэх хэрэгтэй болоод ингээд сайжраад явж байгаа. Тэгэхээр глобал энэ нэрслүүдээр хайгаад үзвэл бид нар бас тодорхой жишээнүүдийг харж болно. Дараа нь болохоор тэр Arenas гэдэг энэ дэлгэцэн дээр гарахгүй юм тийм. Машин зурвалт хөгжүүлж байгаа том системүүд дээр бол энэ нээлттэй самбар байдаг. Өөрийнхөө системийг оруулаад үнэлүүлцдэг. Тэгээ яриа танихсаар нь хэр сайн ажиллаж байна гэж community буюу нөгөө гадна байгаа бүх хэрэглэгчдэр бол хараад тусаа саналаа өгөөд өөрсдийнхөө системийг үнэлээд явдаг ийм зүй тогтол руу ороод явж байгаамаа. Тэгээд жишээ нь бол энэ дээр нөгөө global MMU буюу энэ модельүүдийг үнэлэхэд олон хэлний асуудал дээр хэл болон соёл энэний ялгаа байна уугүй юу гэдгийг судалж үзээд энэ дээр жишээ нь ингээл одоо манай систем энэ дата сет дээр маш сайн ажиллаж байна гэж үнэлгээ өгөөдсөн чинь тэр систем нь яаж шалгадаг асуултууд нь юу болж таарсан. Энэ асуултанд хариулахын тулд та regional knowledge буюу энэ нутгийн мэдлэгтэй байх хэрэгтэй, Америк хүн байх хэрэгтэй тий. Тэгэхгүй бол энэ асуултанд буруу хариулна. Тэгэхээр бидний Монголд хөгжүүлсэн модель энэ асуултыг хариулъя гэвэл Монголынхаа даасан дээр сурсан бол энд буруу л оноо тий. Ийм асуудлууд байдаг гэдгийг гаргаж ирж байгаа. За тэгээд энэ бол ингээ western centric concept буюу ийм барууны ойлголтууд давангалсан асуудлууд байд юм байна гэж байгаа. За тэгээд энэ дээр бол ингээд culture, соёлын ялгаа, dialect, аялгау, за regional буюу тэр орон нутгаас газар зүйн байршлаас хамаарсан юм ялгаатай байдлууд бас тусд юм аа гэдгийг харуулсан график байна. Дараа нь болохоор ер нь эдийн засгийн хувьд ямар ашигтай вэ гэдэг тал дээр яг энэ нөгөө OpenAI-гийн багийнхан болохоор хамгийн шилдэг гэсэн модельүүдийг за энэ зах зээл дээр хамгийн их үнэлгээтэй хамгийн их мөнгө эргэлддэг гэсэн үг л дээ тий. Хамгийн их ажиллах хүчин шаарддаг энэ салбаруудаас нэлийн олон даалгавар сонгож аваад за тэгээд шалгаж үзээд хийлгсэн чинь ер нь 14 жилийн туршлагатай ийм ажилтны төвшөнд энэ ажлуудаа хийж чадж байна гэсэн ойлголт судалгаа гаргасан байна. Гэхдээ бодоод үзвэл 14 жилийн туршлагатай ажилтан
хэр туршлагатай ажилтан бэ гэдэг чинь бас тий бид нар багшаар хичээл заалгахдаа шилдэг багшаа гэж сонгохдоо хэдэн жилийн туршлагатай шилдэг багшийг бас сонгож авдаг үлээ. Тий. Тэгээд үзвэл бас энэ модулүүд аль төвшөнд байна гэдгийг бас өөрөө өнцгөр харж болох юм аа гэсэн үг. За тэгээд энэ дээр дахиад нэг нэмж үзүүлсэн жишээ нь болохоор бид нар сая ингээд хөгжил ингээд ярьсан чинь нөгөө хэлний нөөц ихтэй бас эдийн засгийн хүчин юу сайтай орнууд бол хөгжлийг төрүүлээд давмгаалаад яваад байна гэсэн хандлага тийм. Тэгэхээр хэлний нөөц багтаа хэлүүд ямар асуудал тулгарч байна вэ гэдэг нь тэгээд энэ дээрээс бол хайж үзээд яг хөө төвд бичгээр гарсан их хэмжээний өгдөл цуглуулчаад байгаа систем энийг нөгөө LLM руу оруулаад тэгээд тэрийг англи хятад төвд бичгээр харилцах чадвартай юм модель сургасан судалгааны ажлын үр дүнг ишилж үзүүлсэн байна. Тэгэхээр энд бол ингээд 72 гигабайтын цэвэрлсэн текст энтер гээл хамгийн энэ 25 оны 7 сарын юу байгаа. Тэгэхээр ийм их хэмжээний дата. Тэгтэл англи хэл дээр нь хэд болж гинөө? Иймэрхүү болоод за тэгээд хятад хэл дээр 35 гига веб пэйж гэдэг ингээд нөгөө агуулгуудаас харахад энд ер нь бол өгдлийг цуглуулах багцаа энтер гэдгээ жишээлээ харах үүднээс ингэж тавьсан юм аа. За тэгэхээр энэ дотор ч л бидний одоо мэдлэг яваад байна гэж үзээд байгаа. Хиймэл оюуны тэр сүүлийн үеийн загварууд чинь бүгд өгдлөөс сурна. Өгдөл чинь текст хэлбэрээр байж байгаа. Текст. За тэгэхээр тэндээс мэдлэг гаргаж яваад явна гэсэн үг. За ингээд за 4 минут үлж जैन. За хэрэглээний салбаруудыг бол ингээд тоочоод байвал басахгүй. За энэ дотроос зүгээр сая өнгөрсөн 7 хоногт баг гарсан мэдээ байгаа. Физикийн салбарт Tor AI гэдэг за нэлээд олон жил бодогдоогүй матриц статистикийн бодлогыг бол бас нэг жижиглж хувааж байгаад AI-ийн тусламжтайгаар ингээд ботцсон. За тэгээд Tensor network-ыг ашиглаад одоо энэ бас материал судлал руу л орж байгаа юм л да. Материалыг бүр бага жижиглж байгаад бүр их өндөр даралтанд үйлчилж байгаад явбал төрөний шиг тийм үйлчилгээл бид нар бас бүр материал руу орох нэлээд асуудлууд ирсэн шүү дээ. Тэр шиг ийм жишээ байгаа. За тэгээд биологи дээр бол угаасаа та нар мэдж байгаа энэ протеин модель за уурга генетикийн юунд бол маш их том хэмжээний дата дээр ажилладаг. Энэ салбарт бол бас Нобелийн шагнал авсан гэхдээ AI AI-ийн салбарын хүмүүс авсан ийм юм байгаа. За тэгээд санхүүдээр бол бас нэг алгоритмик трейдер гэж одоо хүн ажиллахаа болцсон. Алгоритмаар бүх юмнууд хоорондоо тэр эйжентүүд нь хүний өмнөөс 8 хийгээл явж байгаа. Тэгээд за шинжилгээний хэсэг байгаа. За legal domain буюу legal хууль зүйн салбарт бас энэ хэрэглээ нэлээх байдаг. Боловсролын салбарт ялангуяа personalized буюу нөгөө хувь хүнд тааруулсан сургалт. Энэ хүн яг энийг мэдж гэн энийг мэдэхгүй байна. Та ямар онцлогтой вэ гэдэг дээр нь тааруулаад сургалтын агуулгыг өгөөд дутуу сэдвүүдийг нэмж өгөөд гэх мэтээр ингэж явж байгаа. За health буюу эрүүл мэндийн салбарт бол нэлээд олон жишээнүүд байдаг. За зураг хүний нөгөө MRI зурагнаас анализ хийж байгаад оншин тодруулдаг эндээс ихсүүлээд за тэгээд бас нөгөө янз бүрийн чатботууд бас хэрэглээнд орж байгаа. Энэний нэг жишээ нь бол тэр терапист буюу нөгөө сэтгэл зүйн засал хийдэг ийм чатбот хэрэгжүүлж байгаад за одоо энэний дараа нэг жишээ үр дүнг танилцуулна. За тэгээд нэмээд бас машин орчуулга, text summarization гэх тэ ерөнхий зорилтын ийм юунууд байгаа. Яриа таних тэгээд бас бичвэрээс яриа үүсгэхээс гадна бичвэрийг дуулуулдаг болсон байгаа тийм. Тэгэхээр энэ дээр ийм гой шинэлэг байдлаар хэрэглэх боломжууд бас байгаа гэж хараад байгаа. Тэр би дээр дараа нь хэлье. За дараа нь юу гэхээр за яг бид нэр ингээд
Энэ бол техник AI. За AI бол нэлээд олон жилийн өмнө гарсан. Сүүлийн үеийн AI-аас нэлээд өмнө гэхдээ бас машин сургалтын юм явж байгаа. Бид нар ингээ хүн бол ингээ нүдэрээ хараад хүний зүрхний цогцолтыг хэлж чадахгүй байгаа. Энэ бол зөвхөн ердийн бидний ноутбукны камераас харсан бичлэгнээс математик тооцоо хийж байгаад видео өсгөлт гэж байгаа. Ингээ хайвал тийм энэ хүний арсны өнгөний өөрчлөлтийг маш нарийн гаргаж ирж байгаа. Энийг бол хэрэглээнд оруулаад эмнэлэгт байгаа хүүхдийг ингээд гар хөрвөлгөө алсаас харчаад монитор хийгээд ингээд явж байгаа. Тэгэхээр ийм төвшөнд бид нар өөрсдөө нүдэрээ мэдрэхгүй байна гэдэг юмыг техникийн төвшөнд мэдэрчээд байгаа тийм. Тэгэхээр одоо за энэ дээр яг үхээр бид нэр уламжлалт судас барьдаг чинь юу вэ тийм. Тэр мэр хүртэл дохио боловсруулах энэ төр гэдэг ороод за ингээд ажлууд байгаа. За дараа нь болохоор хэрэглэн гэхээр энэ бол Be My Eyes гэдэг нэг ап байгаа. Би нөгөө саяны text to speech гэдгийг 11 оноос хойш нэлээд хэрэгжүүлээд хараагүй хүмүүстэй Нацх дуржийн номын сангийн хараагүй номын тасгийн эрхлэгч залуутаа хэрэглээнд оруулаад яваад байгаа. Тэгээд энэ бол яг хөө гэхээр хараагүй хүмүүст одоо камера нэгээл над тайлбар хийгээд өг гэхээр камераар уншаад энд олон хүн сууж байна, тийм юм харагдаж байна, энэ чинь юм байна гэж нөгөө хараагүй хүний нүд болж өгдөг. Энэ дотроо тэгээд нөгөө зураг таних, бичиг таних, ярьдаг хэсэг нь тэгээд хүнтэйгээ за одоо яах вэ? Юу байна гэж ингээд бүр фул харьцаад явчихдаг ийм хэрэглээтэй болоод байгаамаа. За ингээд хэрэглээнүүд. За тэгээд за ганц минут юу вэ? цаг авчи. Улс орнууд бол ингээд бүр AI хиймэл оюуны стратегиудыг гаргаад ирсэн байна. Өөрсдийнхөө суур загваруудыг гаргасан байна. Дэд бүтцтэй анхаарч байна. За тэгээд бас хиймэл оюуныхаа хувьд бол responsible AI гэдэг яригдаад байгаа. Сая өмнөх хэлтгэл дээр гарсан асуудлыг энэ тоомлоод ярил responsible AI. Энэ бол хүнд хаарам буюу хор хөнөөл учруулахгүй байх ёстой. Тэгээд бас худлаа хэлэхгүй байх ёстой гэсэн юм аягаар ингээд явж байгаа. За тэгээд энэ дээр бас дахиад асуудал нь болохоор language and culture. За хэл соёлын ялгааг бид нэлээд сайн анхаарч үзэх ёстой. Дижитал буюу цахим хуваагдал, за democracy, openness. За нэг нь ингээд давмгаалаад нээлттэй байх юм уу? Тэгээд одоо зарим юунууд дээр бол яг хуу нээлттэй ихүүд нөгөө арилжааны ихүүдтэй адилхан нэг төвшөнд хүрээд ирсэн байна гэсэн судалгаанууд ингээ гараад ирсэн байгаа. Энэ дээр бол угаасаа өсөлтөө явж байгаа. За тэгээд за ирээдүйд бол за яг нөгөө сургалтын өвлийн лимит хязгаар за тэрийг яаж шийдэх вэ? Одоогийн алгоритмуудын сул талыг давсан тийм алгоритм шинэ загварууд гарч ирэх үү? Энэ төр гэсэн юм асуудлууд яригдж байгаамаа. За тэгээд энэ дээр бол сая зүгээр юу тэр хиймэл оюуны индекс гэдэг жил болгон гаддаг Стэнфордын юунаас судалгааны байгууллагаас гаргадаг баха. Энэ статистикуудыг гаргасан байгаамаа. За тэгээд хэмжээнд томорч байна. Тренинг дата тэгтэл бид нар дахиад тренинг дата хэрэг болон тэр датагаа хаанаас авах уу гэсэн асуудал гараад тэгээд нөгөө энэ жижиг модулууд ингээд жижигрээд байна. Тэгэхээр large language модулууд бас нөгөө agentic AI хэрэгтэй гэсэн юмнууд гараад байна. Тэгээд нөгөө нээлттэй болон хаалттай загваруудын гүйцэтгэл бол ингээд ханаад зэрэгцээд ирсэн байна. За human performance. За ингээд юунод явж байгаа. За энэ дээр нэг гол хэлэх юм нь болохоор бид нар бол ерөнхий асуудал нь болохоор хүндээ хит итгээд байх уу? Уусаал энэ хүнээс үүссэн датан дээр сургах гэдэг байгаа шүү дээ тийм. Ийм асуудлуудыг ярьсан бас нэг criticize хийсэн өнцгүүд бас байгаамаа. За тэгээд түрүүн ярьж исэн тэр терапист буюу сэтгэл засалч
чатбот дээр нэг бас л нөгөө Microsoft-ийн моделийн алдаа гардаг шиг алдаа үүсгээд за тэгээд нэг сөрөг үр дүн гаргасан. За буруу хариултууд өгч стигма үүсгэжсэн юм юмуд байгаа маа. Тэгэхээр одоо ч гэсэн юмуд явж байна. За ингээд ихтгэлийнхээ дүгнэлт рүү оръё. За тэгэхээр энэ хиймэл оюуны хэрэглээ бол ингээд ямар ч төвшөнд хэрэглэж болохоор гараад ирсэн гэж үзвэл за тэгээд энийг юунд хэрэглэж болох вэ гэхээр энэ бичих баримтуудыг шинжилгээ хийх, суглуулах, за тэгээд тэндээс хайх гэсэн ялангуяа бид нар нөгөө их сурвалжуудаа бид нар мөстер байдаг нөгөө уламжилт бичгээр бичсэн тийм бичвэр судалгааны ажилд хэрэглэх үүднээс ингэж яаж ашиглаж болох вэ гэсэн юм санаа байгаа. За тэгэхээр энэ мэдл классик буюу классик уламжил за юу вэ орчин үеийн мэдлэгийг уламжилт мэдлэгтэйгээ хослуулах талаар хоорондоо ойлголтуудаа яаж нэгтгэх вэ гэдэг дээр яг мэдлэгийн менежмент гэдэг талын асуудлуудыг ашиглавал нэлээд шийдэл байж болдоо гэж байгаа. Тэгээд за яг энэ юунуудыг ашиглаад давуу тал дэвшлүүдийг ашиглаад бол нийтийн боловсрал ялангуяа ёс суртахуун болон тийм энэ буддизмын тайлбарлсан за ийм байдлаар хэрэглээнд нэвтрүүлж болох хаа гэсэн санаа хэлээд өндөрлөё. За хиймэл оюуны хэрэглээ одоогийн чиг хандлагын талаар сонирхолтой яриасан Алтан гэрэл багштай баярлалаа. За манай салбар хуралдааны эхний хэсгийн одоо сүүлчийн илтгэгч